Аягийн дэргэдэх хүүхдийн зөвлөлийн 2020 оны цахим үйлчлэл хамтдаа туслая. Сайн байцгаана уу? Шалом. Энэ өдрийн амар амгалан та бүхэнд хүргэж байна. За, Монголын Евангелийн эвслийн дэргэдэх хүүхдийн зөвлөлийн цахим үйлчлэлийн хүүхдийн хүмүүжүүлдэх эцэг эхийн оролцоо хэмээх подкаст ярилцлагын маань дараагийн дугаар та бүхэнд хүрж байна. Тэгээд энэ удаагийн дугаараараа нэгэн эрхэм зочныг урьсан байна. Тэгээд таас өөрийгөө танилцуулна уу хэмээн хүсэж байна. За, сайн байцгаана уу? Тэгээд энэхүү подкастыг сонсож байгаа нийт сонсогч Христ итгэлт эцэг эхчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За, намайг Эренчмаа гэдэг сэтгэл зүйч мэргэжилтэй ийм хүн байна. Та хэдэн хүүхэдтэй лээ? Гэрлээд бас хэдэн жил болж байгаа лээ гэдгээс хуваалцж болохоор. Миний хувьд гэрлээд 12 жил болж байна. 4 хүүхэдтэй. Тэгээд алдарт ихийн одон энэ жил авах байсан чинь ковидоос болоод одоо хойшилж байна. Тэгээд итгээд болохоор нэлээд удаж байна. Ер нь бол хүүхдийн цуглааны одоо үеийн наснасаа эхлээл чуулганд хамрагдаж итгэсэн. Тэгээд нэг итгэгч Христ итгэлтэй юм ихтэй байна. За, баярлалаа. Тэгээд бидний урилгыг бас хүлээж аваад энд ирсэнд баярлалаа. Тэгээд Монголын Евангелийн эвслийн дэргэдэх хүүхдийн зөвлөл маань 4-14 чуулга уулзалт буюу 4-14 насны хүүхдүүдэд зориулсан. Мөн бас 4-14 насны хүүхдүүдтэй ажилдаг удирдагч, пастор, ахлагч нар эцэг эхчүүдэд зориулсан конференц чуулга уулзалтуудыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг байгаа. Тэгээд энэ жил маань бас нөгөө захим энэ цар тахлаас болоод бид нар яг энэ уулзалтыгаа захим өөрчлөлт болгож өөрчилсөн байгаа. Тэгээд тэрний маань нэг хэсэг маань яг христчийн эцэг эхчүүдэд зориулсан ийм цуврал 5 цуврал подкаст буюу ярилцлагууд маань өрнөж байгаа. Тэгээд бид нар бусад ярилцлагуудаараа бас христчийн аавын нөлөө, христчийн ээжүүдийн нөлөө гих сэдвүүдээр ингэ ярилцаад явж байгаа. Тэгээд өнөөдрийн бидний онцлог сэдв маань болохоор хүүхдийн нас сэтгэл зүйн онцлог гэдэг сэдвийн дагуу ярмаар байгаа учраас таныг бас энд мэргэжлийн хүнийг энд урьсан байна. Тэгээд бидний ер нь нөгөө яг энэ подкаст ярилцлагын маань гол том сэдв нь юу гэхээр хүүхдийн төлөвшөлдөх эцэг эхийн оролцоо. Хүүхдийн нөгөө сүнслэг төлөвшөлт. Хүүхд маань сүнслэг байдлын хувьд нөгөө төлөвшөж байгаа, эзнийг дагж байгаа дагалдагч болоход нь эцэг хүүд бид нар яаж нөлөөлж ийн вэ? Яаж оролцох вэ гэдэг тал дээр тэгж оролцохын тулд тухайн одоо олон янзын настай хүүхдүүд байгаа учраас тэр насных нь онцлог нь юу юм? Яаж оролцох вэ? Яаж нөлөөлвөл тухайн насны хүүхдэд сайн нөлөөлөх үү гэдгийг мэдэх нь чухал гэдэг одоо гэдгийг гэж ойлгоод тэгээд яг энэ талаар бас мэдээлэл авмаар байгаа л да. Тэгэхээр маш чухал сэдвийг хөндөж бас яг энэ үйлчлэлийг эхлүүлж аваад маш их баяртай байна л да. Тэгээд маш олон эцэг эхчүүд хүүхдтэй болоод одоо аав ээж болцоод хүүхдүүдтэйгээ одоо харилцаа бидний одоо өөрсдөө яг өссөн орчноосоо шалтгаалаад хүүхдтэйгээ одоо зөнгөөрөө өсөндөө гэж боддог одоо хандлага айгүй их байдаг. Мөн энэ миний хүүхэд юм чинь би хүүхэдтэй яаж ч хандсан болно гэдэг юм тийм өмчрөгсөн тэгээд үүнээсээ үүдээд одоо хүүхдийн эрхийг зөрчигч гэдэг юм уу иймэрхүү одоо сөрөг хандлагууд айгүй их байдаг. Тэгэхээр өнөөдрийн яг нөгөө онцлог юу вэ гэхээр Христ итгэлтэй эцэг эхчүүд бид нар хүүхдээ ямар нүдээр ямар өнцгөөс харах ёстой юм бэ гэдгийг бас яг Библийн хэсгээс эхлээд хэлмээр байна л да. Тэгэхээр дуулал 127-гийн 3-5 дээр харагтун үр хүүхэд эзнээс ирэх өв умайн үр жимсэн шагнал болоо. Залуу хүний хөвгүүд дайчны гарт буй сум адил. Тэднэр саадгаа дүүргэсэн хүн юутай юрөөлтэйвэ. Үүд хаалган дээр дайснуудтайгаа тэд ярилцах үедээ ичгүүрт эс ормой гэсэн ийм Библийн хэсэг байна. Тэгэхээр яг эндээс ингээд харсан ч гэсэн үр хүүхэд бол Бурханаас биднэрт өгсөн бэлэг байгаа. Тэрнээс биш энэ бол бидний одоо өмч бидний дураараа аашилж хэрэгэлдэг одоо эсвэл ингээд үл хайхардаг тийм зүйл биш ээ. Яг Бурханаас үнэхээр онцгойлж өгсөн бэлэг байгаа. Тэгэхээр яг энэ үр хүүхэд гэсэн энэ бэлэгнийхаа бид нар онцлогийг маш сайн мэдэх хэрэгтэй. Яг түрүүний чиний хэлсэн шиг хүүхэд болгоныхаа насны онцлогийг мэдэж түүнд нь одоо тохируулан бид нар хүүхдтэйгээ харилцаж, зааж, зөвлөж одоо сүнслэг байдал дотор хүртэл одоо чиглүүлэх хэрэгцээ бол бид нарт байгаа тийм.
За тэгэхээр яг насны ангиллаар болохоор маш олон одоо эрдэмтэд судлаачид олон янзаар ангилсан байдаг. Одоо нийгэм сэтгэл зүйн онцлогоос нь зарим нь одоо бэлгийн боожлтоос нь ч гэдэг юм ингээд янз бүрийн ингээд ангиллууд байдаг. Тэндээс одоо ерөнхий ангиллуудыг эцэг эхчүүдтэй хуваалцъя гэж бодож байна. Эхнийх нь болохоор яг нялх үе байгаад байгаа. За энэ нялх үе гэдэг нь болохоор ерөнхийдөө 0-аас 3 насны үеийг бол онцолж хэлж байгаа. Тэгэхээр энэ үед хүүхдэд эцэг эхийн хайр халамж маш чухал үе байдаг. Онцлог нь. Тийм, онцлог нь. Эцэг эхийн ойрхон. Тийм. Өөрөөр хэлэх юм бол өсчихвэл уйлна. За бага шээжүүл бас л уйлна. Тэгэхээр эцэг их яг энд нь юу хэрэгтэй байгаа гэдгийг нь айгүй тийм мэдрэмжтэй мэдээд тэгээд тухайн хэрэгцээг нь хангаж өгөх хэрэгцээтэй байгаа. Тэгээд энэ үед хүүхэд аав ээжтэйгээ илүү ойр байдаг, тэрвүүлдэг, тэ одоо хөхөөрөө хоололдог ч гэдэг юм уу. Одоо бие физиологийн хувьд үнэхээр ойрхон байдаг. Яг энэ зүйлээрээ дамжуулаад хүүхдүүд юу вэ гэхээр бусдад итгэлийн суурин тавигдаж эхэлдэг. Хэрвээ яг ингээд нөө хэрэгцээ шаардлага гарангууд эцэг их нь хангаал те өлсжээвэл хоолыг нөгөөл тухгүй байвал тухтай болгоол те хуурайлал ингээд хэрэгцээ шаардлагын тухай бүгд нь хангаад явчвал хүүхэд бусдад итгэл нь одоо тавигдчихэдэг. Хэрвээ яг энэ үеийг одоо сайн давж чадвал хүүхэд нийгэмдэр хөлөө олоход бусад хүмүүстэй харилцахад ерөөсөө итгэлтэй байж чаддаг ба. Хин нэг нь надад туслан намайг дэмжин, надтай хамт байна гэсэн ийм итгэлийн суурин тавигддаг ийм чухал үе байна да. Тэгэхээр нөгөө яг үндсэн хэрэгцээнүүд нь гэсэн үг үү шүү дээ, тий? Яг үндсэн хэрэгцээ болох нөгөө унтаж амрах, тайван байх, хоол хүнсээр хангагдах, хайлгаж байгаа мэдрэх гэл тий. Гэтэл одоо юу гэдэг зүгээр явж игээ тий одоо юу гэдэг ингээд нэг юм одоо яг түрүүн таны хэлсэнчлэн те зөнгөөрөө өснө гэдэг шиг те зүгээр ингээд байх нь одоо баг эрүүл мэндэд нь сайн ч гэдэг юм уу те ингээд одоо юу энийг юу гэж тайлбарлах вэ? Зөнд нь орхих. Тий зөнд нь орхиод ингэчээр өөрөө ингээд амьдралын даван туулах чадвараараа баг ингээд өсчдөг. Манай хүмүүс ингээд л өсчдөг. Ингээд тусам одоо бигник тусам илүү ингэн гэдэг нэг тийм үзэл бас яваад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор яг үндсэн хэрэгцээг нь үл ойшоож байгаа нэг хэлбэр болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд зарим нэг одоо ном дээр ч юм уу хүүхэд хүмүүжлийн тал дээр одоо тий хүүхдээ хоолыг нөхцөн гиз цатгалан бөксөн хуурайлал уйлсан ч зүгээр орох гэдэг одоо ийм арга техник юу нь яваад байдаг ш. Гэтэл яг үнэндээ энэ нь яг нөгөө итгэл нь байхгүй болох тийм эрсдлийг дагуулдаг. Тийм учраас уйлж гин гэдэг чинь л асуудал байна л гэсэн үг. Ямар нэг юм илэрхийлэх гээд байгаа зүйл тийм болохгүй байна л гэсэн үг байгаа. Тэгэхээр магадгүй ээжийн тэрвэрлт хэрэгтэй гэж болж байна. Заавал хоол биш, заавал одоо памперсын солих биш те. Тэрвэрлт, тайвшруулал, тайтгарал мэдрэх гээд бас уйлж иж бас болно те. Тэгэхээр энэ нялх үед яг нөгөө эцэг их хүүхдийнхаа яг хэрэгцээг нь цаг тухайн үед нь хангаад ингээ хамт байх нь одоо итгэлийн суурийг нь тавьж өгдөг гэж ойлгож яг нөгөө сүнслэг төлөвшөлт рүүгээ хэрвээ одоо хоёулаа холбож ярих юм бол тий яг нөгөө бурхан гэж хинбэ гэдгийг олж мэдэх итгэх тий гэдэг бас суурь нь бас яг тавьдаг. Тэгэхээр магадгүй тий залбир хойд бурхан сонсдог тий гой хойд бурхан хариулдаг гэдэг тэр итгэлийн суурь ч гэсэн тавигдах боломжтой. Яг энэ зөвхөн бурхан гэхгүй бусад хүмүүнд итгэх итгэл нь тавигдаж байгаа. Тэгэхээр энэ чинь бурхантай ч гэсэн холбогдно гэсэн. Хүүхдийн зөвлөл. Дараагийн одоо үе шат нь юу вэ гэхэлэр одоо нялх уяас одоо балчир нас гэсэн үе байгаа. За тэгвэл энэ нялх үе байгаа штэ тий. Энэ нялх үед их нөгөө хүүхдийнхаа сүнслэг төлөвшөлт нь эцэг эхийн оролцоо маань ямар байдлаар ер нь илэрх вэ? Бид нар яавал яг сүнслэг төлөвшөлтөнд те сайнаар оролцож нөлөөлж ийн гэж нөлөөлөх вэ? Одоо сонсож байгаа хүмүүс маань ийм насны хүүхдээ эцэг эхчүүд байвал тэгэхээр хүүхэд анханасаа л бид нар нэг юм жоох юм чи юугаа мэдхэвдэ гэж ерөөсөө тоохгүй орхиж ерөөсөө болохгүй. Хүүхдүүд харж идэг, сонсож идэг, мэдэрч идэг те. Тэгэхээр яг энэ үед аав ээж нь ч гэсэн яг
бурхны тухай ярих, хуваалцах, залбирах энэ акшнуудыг ч гэсэн хүүхдүүд бага балчраасаа ингэж харж, сонсож, мэдэрч те одоо өсөх боломжтой. Тэгэхээр нялх үе байгаа ч гэсэн 0-3 насны энэ үе байгаа ч гэсэн яг хүүхдийн дэргээ залбирах те. За магадгүй яг ингээ хөхөөр хоолж байгаа үед ч гэсэн хооллохыгаа өмнө те ийм сүтээ те байгаадаа хүүхдтэй те өөрийнхөө хөхөөр хооллож байгаадаа одоо талархах, залбираад те хүүхдээ хооллох ч гэдэг юм уу. Энэ мэтчлэн ингээд ерөөсөө жижиг зүйл дээр ч гэсэн ингээд бид нар итгэлээрээ үр хүүхдэд нөлөөлөх боломжтой. Тэгэнгүүт хүүхдүүд тэрийг анханасаа ингээд нөө хараа, сонсоо те би хооллох юм за талархах учиртай энэ үнэхээр талархмаар зүйл юм байна гэдгийг эцэг эхээсээ суралцаад өсөх боломжтой. Тэгэхээр хүүхдийг нөө баг гэж голлолгүйгээр те багаас нь л яг нөө амьдралынхаа өдөр тутмын хэмнэлд яг нөө итгэлийн амьдралынхаа тэр одоо үйлдэлүүдийг те оруулж ирээд хүүхдэд харуулж өсгөх нь бас чухал. Тийм байна те одоо сүүлийн судалгаар эрдэмтэд бас тэгээд байгаа сте 3 нас хүрүүлэл оройтно гэдэг те итгэх шиг нөгөө 3 нас эхний үеуд маань амьдралын хамгийн эхний үе суур тавьж байгаа үед хүүхдийн тарих бас маш хурдтай хөгждөг гэдэг тухаас яригадаад байгаа тийм. Тэгэхээр энэ үеийг бас алдахгүйгээр одоо сонсож байгаа эцэг эхчүүд маань байвал 0-3 насны хүүхдийгээ та жоохон байна, балчир байна, юм заах болоогүй гэж бодлгүйгээр сайн мэдээ ярих, бүүэн дуудуулахдаа магтан дуудуулж өгөх. Тэгээд дөнгөж 2 настай хүүхдээ суудал дээр суулгаад хооллохдоо хамт залбирах. Би жишээл хүүтэйгээ тэгж яахгүй. Залбирын хоёлаа гэ. Тэгээ богинохон нэг өгүүлбэр хэлээл амен гэхээр одоо ингээд дуурайх галаага ер нь хараалгаа. Тэгэхээр нөгөө ийм баг зэргийн нөгөө дадлалаар бас итгэлээ хуваалцаар байгаарай гэж урамшуулмаар байна те. За дараагийнх нь англи юу байдаг вэ? Ялах үеэс балчир нас байгаа. За балчир нас гэдэг нь болохоор одоо яг 3 наснаас те 5 нас хүртэлх ер нь бол 3 наснаас эхэлж байгаа. За энэ үеийн онцлог юу вэ гэхээр өмнөх үед болохоор хүүхэд ээжтэйгээ бараг яг л нэг бие юм шиг ойлгож ээжтэйгээ тийм ойр байсан. Харин энэ одоо 3 наснаас 2-3 наснаас эхлээд хүүхэд хөлд орж эхэлнэ те. Тэгээд хилд орж эхэлнэ. Ингээд ирэнгүүт би тустай хүн юм байна. Би өөрөө дуртай юм те. Надад дуртай юм гэж байд юм байна. Миний одоо сонирхдаг тоглоом гэж байд юм байна гэд өөрийгөө одоо олж ойлгод юм хөөхөн. Тэгэхээр би тэгэнгүүтээ би өөрөө гэдэг нас гэж бас нэрлэж болно те. Юм болгоныг өөрөө хийх гээл те. Тоглоомооч өөрөө тоглох гол, хоолооч өөрөө идчих гээл те. Тэгээ энэ үед эцэг эхийн зүгээс маш их төсвөр төвчээр хэрэгтэй болно. Яг тэгвэл хүүхэд сайн хийж чадахгүй тэгээд асгаж цутган те, эвдэж сүйтгэн, тэгээд зөрүүдлэн. Одоо 3 насны хямрал гэж хүмүүс айгүйх ярьдаг те. Тэгэхээр энэ үеийн онцлог болохоор нөгөө би өөрөө үе буюу өөрөө л юмаа хийж үздэг. Чадсан чадаагүй хамаагүй. Ингээл би аавна гэсэн бол аавна те. Тэгээ заримдаа энэ нөгөө зөрүүд зам болоод, уйлаан болоод те эцэг эхчүүдийн төсвөр төвчээр алдагдаад ийм асуудал үүсгээд байдаг. Тэгэхээр энэ үед нь эцэг эхийн зүгээс яг ямар зүйл хийх хэрэгтэй вэ гэхээр өөрөөрөө байх одоо боломжийг олгож өгөх хэрэгтэй. Яг тэгвэл мэдээж хүүхэд бүдрэн, унана, өөрөө хийснээрээ заримдаа алдна, одоо заваартуулна. Тэглээгээд хүүхэд маань эрүүл байна л гэсэн үг. Одоо сэтгэл зүйн хөгжил нь эрүүл явж байна гэсэн үг. Тийм учраас бохирдууллаа гэд те энэ бол ингээд нөгөө амьдрал сүрчж байгаа хэрэг шүү дээ. Дараа нь та цэвэрлж болно, дараа нь арчиж болно. Харин хүүхэд тэр бохирдуулснараа шин зүйлийг сурч болдог. Одоо магадгүй бүдэрч унснараа шин зүйлийг сурч авч яадаг. Тэгэхээр бохирдуулангууд дараа нь бохирдсон ч гэсэн цэвэрлэж болох юм байна. Дараа нь цэвэрхэн болгож болох юм байна. Унчаад босноороо тий би унчаад тэр чигтээ унжаа юм биш юм байна. Босох боломжтой байна гэдэг зүйлийг бас давхар суралцаад явж байдаг. Балчир үе гэсэн тийм балчир. Тэгэхээр энэ үед эцэг эхчүүдийн зүгээс аль алаа хүүхдтэй бас өөрийн гэсэн орон зайг нь өгөөд өөрөө хийх тий тэр боломжийг олгож өгөх хэрэгтэй. Тийм. За нөгөө сүнслэг төлөвшөлт нь энэ үед. Тэгэхээр сүнслэг төлөвшөлтийн хувьд болохоор хүүхдийн цуглаанд ер нь явдаг болсон үе шүү дээ. Хүүхдийн цуглааны бага ангид цэцэрлэгийн ангийн үе шүү дээ тий. Тийм. Тэгэхээр хүүхдүүд маань нөгөө хилд орж байгаа, алхаж байгаа учраас дуу, шүлэг гэх богино хэлбэрийн одоо зүйлсүүдийг одоо цээжилж, тогтоож эхлэн. Тэгэхээр энэ үед эцэг эхчүүд нь
бас хүүхдтэй аль болох орой болгон яг Библийн түүхийг те зурагтай Библийг уншиж өгч болж байна. За тэгээ богино хэмжээний ишлэл цээжлүүлж болно. Тэрийг ингээ хүүхдээрээ уншуулад, давтуулаад за тэгээд сайн уншингууд нь урамшуулдаг, зоригжуулдаг те. За тэгээд түрүүний чиний хэлсэн шиг өмнөх үед нь аав ээж нь өмнөөс нь залбирч исэн бол энэ үеэс эхлээд өөрөөр нь богинохон залбирал хийлэгдэх ч юм уу те. Гэх мэтчлэн ингээ баг багаар одоо яг нөгөө өөрөөр нь ингэж залбируулж, өөрөөр нь ишлэл цээжлүүлж ингээ өөрөөр нь яг ингэж хийлгэж сургах ийм үе байгаа. Тэгэхээр энд яалтчгүй эцэг эхийн нөгөө оролцоо айгуу чухал. А хэрвээ энэ үеийг өнгөрчвөл хүүхэд тэрийг нөгөө өөрөө сурын мэдээ гэдэг зүйл нь ингээд нөгөө алдагдах алхасах тийм эрсдэлтэй байгаа. Тэгээд нөгөө би бас сонсч ирсэн байна. 4-14 гэдэг энэ хөдөлгөөний тухай ингээ ярихаар 4 настай 5 настай хүүхэд ямар бурхан одоо аль ямар ихтгэл өрөмжлөлтэй байх вэ гэдгээ аль хэдийн сонгох ингээд чадвартай болсон байдаг гэдэг. Тийм учраас тэр үед нөгөө хүүхэдтэй бурхныг таниулаад сайн мэдээ яар гэдэг зүйлийг сонсч байсан учраас би 2 жилийн өмнө буюу манай өвч одоо 7-5 настай байхад нь Жононд ингээ сайн мэдээ ярьж байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг дагаал ингээл залбирал хүлээж авч ирсэн. Тэгэл тэрийг харж өөрөө гайхаал нөгөө хөөх ингэх байсан юм уу гээл тэг хүүхд ингэж хүлээж авд юм уу гээл яг тэгдэм байлаа. Тэгээд тийм болохоор бас ийм насны те 3-аас 7 насны 5 насны хүүхдтэй байгаа балчир насны хүүхдтэй байгаа эцэг эхчүүдийг хүүхдүүдтэй сайн мэдээ бас яриараа те яг энгийн үгээр Бурхны хайрыг, Есүсийн энэ дэлхий дээр ирсэн зорилгыг те мөнхийн амийг энэ зүйлүүдийг яриад өчгөр нөгөө хүүхдийн нөгөө ертөнцийг үзүүлэн яг тэр үеэс ихэр тогтож идэг учраас ингээд сонсоод хүлээж аваад ингээд тогтох бас боломжтой байд юм байна гэдгийг бол нөгөө хүүгийнхаа юм дээр туршаад харсан байхгүй юу. Тэгээ өөр нэг юм нь болохоор охиных дээрээ энэ үед нь бас нөгөө захын мэдрэлүүд ингээд хөгжиж идэг үегээд маш сайн ингээд одоо би болохоор ингээд хайжлуулах, зураг, дагаж зуруулах, будуулах энэ төр чинь ер нь бол аюул чухал ач холбогдолтой юм байл л шүү дээ. Зүгээр л хүүхдийг саатуулж ийн гэж ингээд заримдаа бид нар бодож идэг боловч нөх хилд орохт нь нөлөөлд юм байна гэдгийг саяхнаас ингээд мэдээд бүрөө гэж бүр баацсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө энэ асуудлуудыг чинь хийх нь чухал юм байл тий. Яг зөв тийм. Тэгээд хүүхдүүдээ бид нар онцлогийг мэдчихвэл яаж хөгжүүлэх вэ? Дээрээс нь зөвхөн одоо оюун ухаан танин мэдхүйн одоо сэтгэл зүйн чадварыг хөгжүүлээ зогсохгүй яг энэ үед нь яаж итгэлээ өвлүүлэх үү зааж сурах уу гэдэг бас аюул чухал үе болчиход байгаа юм л та тийм байна. За дараагийн үе нь болохоор одоо яг тоглоомын нас гэж байгаа юм л да. Сая бол ерөнхийдөө 3 наснаас эхэлнэ гээд одоо болохоор тоглоомын нас буюу сургуулийн яг өмнөх 5-аас 7 нас маань бол харьяалагдчихж байгаа. За энэ үед хүүхдүүд илүү тоглодог. Тоглоом гэсэн үг үү? Тийм, тоглоом маш чухал. Тэгэхээр хүүхдүүд тоглонгоо суралцж идэг. Одоо олуула бөөндөө хамтдаа цэцэрлэгийн ангиараа ч юм уу тоглоод найз маань төрүүлж энэ тоглоомыг тоглоод би дараа нь тоглох юм байна гэдэг ингээд төвчээр бас сурж идэг. Дарааллыг сурж идэг. Тоглоомоор дамжуулаад дүрм журм, дэг жай гэдэг зүйлийг хожигдохыг бас яг зөв ялагдах гэдэг зүйлсүүдийг одоо суралцж идэг. Ийм чухал бас үе байгаа. Тэгэхээр бид нар одоо зүгээр хүүхэд тоглож ийн гэж харж болохгүй. Хүүхэд тоглонгоо эн чинь хөгжил нь явагдаж идэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тийм. Тэгэхээр яг энэ насан дээр одоо хүүхдүүдтэйгээ тоглонгоо бас ингээ бид нар итгэлээ өвлүүлж заах боломжтой. Тийм ээ. Тэр айгуу сайн арга байна тийм. Тэгэхээр хүүхдүүд айл гэртэр тоглодог тэрүүнтэй адилхан одоо бид нар яг Библийн түүхээр жүжигчлсэн тоглолт хийж олж гин магадгүй хуруу хүүхэлдэйгээр тоглож олж гин ч гэдэг юм уу янз бүрийн байдлаар ингэж тоглоомондоо бид нар бас ингэж итгэлээ өвлүүлж оруулж яг энэ зүйлийг бас зааж сургах боломжтой. Тэгээд хэл яриа нь ерөнхийдөө аягүй сайн хөгжсөн одоо сургуульд орох гэж байгаа учраас илүү бэлтгэгдсэн үе учраас бас ярилцаж бас болно. Тэгээд энэ дээр болохоор жишээлх юм бол манай том охины жишээ байна л да. Том охин маань цэцэрлэгт байсан. Тэгээд бид нар бас л ингээд орой унтахаас өмнө ч юм уу ингээд залбирдаг, бурхны тухай бас ярьдаг байсан. Тэгсэн чинь манай охин яг унтах гал ингээд ороод засаал яаж яснаа асуусан. Ээжээ бурхан ер нь унтдаг болов гэд асууж ирсэн байхгүй. Тэгээд яг нэг хүүхдийн тийм гинэн сэтгэл хүүхдийн ингээд яг л нэг өөрийнхөө ертөнцөөр
яг бурхны талаар одоо ойлгож хүлээж авч байгаа тэр дүр зургийг бол ингээл харж исэн. Тэгээ бурхан унтдаггүй гэж хэлж байгаа хгүй тайлбарлал бурхан унтдаггүй штэ гэсэн чинь яагаад бурханд ор байдгүй юм ч гэдэг юм ингээл хөвгөлтэй яриа бас ингээл өрнөж исэн. Тэгэхээр ингээд нөгөө ярангаа бас ингээд бурхныг таниулж мэдүүлэх бас боломжтой. Хүүхдийн зөвлөл. За Монголын Евангелийн эвслийн дэргэдэх хүүхдийн зөвлөлөөс явуулж буй захин үйлчлэл болох хүүхдийн сүнслэг төлөвшөлт эцэгхийн оролцоо гэсэн сэдвээр бид нэр подкаст ярилцлага, цуврал ярилцлагууд Христч эцэг эхчүүдэд зориулж хийж байгаа байлээ. За тэгээ энэ удаагийн ярилцлагаараа бид нар хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогоо мэдээд мэдснийхаа дагуу хэрхэн хүүхдийнхаа нөгөө сүнслэг төлөвшөлтөд эцэг эхчүүд маань нөлөөлж болох вэ? Ямар аргаар нөлөөлж болох вэ гэдэг сэдвээр сэтгэл зүйч Эренчмаатай ярилцж байгаа билээ. За тэгэхээр нөгөө дараагийн одоо үе шат маань болохоор сургуулийн насны нас байгаад байгаа юм л да. За сургуулийн нас гэхлээр одоо яг л нөгөө сургуульд ороод те одоо манайхан 6 наснаас эхэлж байна. 6 7 наснаас эхлээд одоо 11 хүртэлх одоо насны хүүхдүүдийг бол хэлж байна. За энэ үед хүүхдүүд сургуульд орчоод маш олон одоо яг танин мэдхийн одоо чадварын хувьд маш олон зүйлийг сурч мэдэж авдаг. Өмнө нь тоглонгоо тий ярилцсангаа ч гэдэг юм ингээд юм мэдчихсэн бол одоо болохоор илүү академик төвшөнд одоо маш олон мэдээллийг одоо тархиндаа хүлээж аваад уншиж чадчихээн, бичиж чадчихээн ч гэдэг юм ингээд чадварууд суралцах одоо энэ чадваруудыг эзэмшиж эхэлнэ. За энэ үеийн хүүхдүүдийн онцлог юу вэ гэхэлэр сууж сурна. Удаан цагаар тий анхаарлаа төвлөрүүлж одоо хичээлдээ анхаарч төвлөрч за тэгээ хичээлээд хийдэг ч гэдэг юм уу яг энэ суралцах процесст илүү түлхүү орж эхэлдэг. Тэгээ маш их зүйлийг сурч авдаг ийм үе байгаа. Тэгэхээр энэ үед нь хүүхдтэй онцгойлоод яг энэ юмыг сурж байгаа, мэдж байгаа үед нь эцэг эхчүүд маань яг одоо бурхны үгийг те итгэл үнэмшлээ маш сайн зааж өгвөл хүүхдүүдийн яг итгэлийн суурь нь маш сайн тавигддаг үе байгаа. Тэгэхээр хүүхдүүд энэ үед те одоо өөрөө уншиж чадах учраас хүүхдийн библиэ одоо уншиж чаддаг болно гэсэн үг. Магадгүй дүүнэртэй бол дүүнэртэй уншингаа өөрөө мэдээ сураад те авах боломжтой байгаа. Тэгэхээр яг энэ одоо суралцах процесс дээр нь үндэслээд эцэг эхчүүд маань те бичүүлэх, уншуулах байдлаар мөн хамтдаа ярилцах те сургах байдлаар бас энэ итгэл үнэмшлээ бас ингэж өвлүүлэх боломжтой байгаа даа. Харин хүүхд яг нөгөө сургууль ороод ирэхээр нэг бас арай нэг өөр болчт юм билээ ер нь те. Тэгээд юмд хандах байдал нь ч гэсэн те сурж байгаа байдал нь ч гэсэн тийм байдал ажиллаад байдаг. Тэгэхээр энэ үеийг бас алдахгүйгээр аргаа жоохон өөрчлөөл өмнө жоохон хамт тоглож исэн бол одоо жоохон юм хүн бичүүлдэг те ингээл хийх маягаар явал зүгээр юм байна тий. Яг зөв. Тэгээ манай том охины хувьд ч гэсэн яг энэ үе дээр хүүхдийн библийг ингэж нөгөө нэг хуучин гэрээ, шин гэрээ хүүхд яг өөрийнх нь хилэнд тохирсон байдлаар бичигдсэн библийг ингэж уншаад дуусгаж байсан байхгүй юу. Тэгэнгүүт яг нөгөө библийн талаарх айгүй мэдлэгтэй болсон. Тэгээд хүүхдийн цуглаандаа ч юм уу оролцоод багш нар нь юм асуунгууд айгүй сайн хариулдаг, мэддэг, ойлгоцсон тий. Тэгээд ингээ ойлголттой болчингууд тэрний цаадах одоо гүн гүнзгий утга санаа ч гэсэн ойлгох тэр суурь нь бол тавигдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас айгүй чухал үе гэж бас хэлж болно. Тэгээ энэ үедээ бас нөө юу хаад идэм биш. Манай хүүг ингээ анзаархад ингээ бүх хүмүүсийг Есүс итгэдэг хүнгээ бодчихдээ юм шиг байгаа юм. Өөрсдөө адилхан ингээ. Тэгэнгүүт ингээл асуугаал нөгөө хүүхдтэйгээ ингээ Есүсийн тухай ярьдаг ч юм уу тэгсэн юм шиг байна. Тэгснэ ингээд нөгөө хүүхд нь ингээ мэдгүй байгаад өөрөө жоох ингээ эвгүй байдалд ороод тэгснэ над дээр ирээд ингээ ярьсан. Тэгэхээр би миний хөө ингээ зарим хүмүүс Есүс итгэдэг, зарим нь ингээ бурхныг сайн мэддэггүй хүмүүс ингээ байд юм аа. Тэр хүмүүс бид нар бурхныг мэдүүлэх ёстой гэдэг. Тэгэнгүүт одоо хүүхдүүдэд танилцахаараа яж энэ хүмүүс Есүс итгэдэггүй юм уу гэж эхлээд асуудаг. Юу ярих вэ гэдгээ сонгох гэдэг шиг байгаа. Хамаагүй бурхны талаар ч юм уу бэлбэл ингээ хамаагүй юм ярьж болохгүй юу гэд би тэгээд ингээд итгэдэг хүн гээ хэлчихээр ингээд гэдэг итгэдэггүй хүн гэхээр гээ бас ингээд нэг юм зохицуулж харилцаад ах шиг байгаа юм. Тэгэхээр дараагийн үе нь болохоор яг одоо өсвөр насны үе рүү одоо орж ийн л та. Тэгэхээр энэ үе болохоор бие физиологийн хувьд ч сэтгэл зүйн хувьд ч гэсэн
маш тийм чухал үе. Яагаад вэ гэхлээр хүүхэд байсан хүүхэд наснаасаа одоо насанд хүрэх болохын тулд одоо шилжиж явж байгаа, өсөж явж байгаа, өөрчлөгдөж явж байгаа одоо ийм үе байгаад байгаа. Тэгэхээр энэ үе бол хүүхдүүдийн хувьд бол маш эмзэг, мэдрэмтгий бас чухал үе. Тэгээд эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн яг энэ үе дээр хүүхдтэйгээ яаж харилцах аргаа олгоо болчлоо, учрыг олгоо болчлоо. Харин тий. Яах вэ? Хүүхдэд танихаа болчлоо гэдэг зүйлийг аяг хүмүүс хэлдэг шүү дээ, тий. Тэгэхээр энэ үеийн нэг онцлог юу вэ гэхлээр түрүүн 3 наснда тий би өөрөө гэдэг үе байсан бол энэ одоо өсвөр насны үе болохоор би хин юм бэ гэдэг яг нэг тийм бас өөрийгөө олох, нээх, таних тийм чухал үе байгаа юм л да. Тэгээд энэ насны хүүхдүүдийн нэг онцлог болохоор хин нэгэнтэй өөрийгөө адилтгаж идэг. Магадгүй одоо шүтэн бишэрдэг дуучин байна уу, жүжигчин байна уу тэр хүнтэйгээ адилхан болох гэж хичээдэг ч юм уу тий. Хин гэдгээ олох гоо тий олох гоо ирж хайгаад байхгүй би хин болох вэ гэд тэгээд найз нөхдүүдийн нөлөө бас аягүй чухал болчдөг. Эцэг эхийн үгээс илүү найз нар юу гэж хэлэх нь чухал. Найз нар намайг одоо тоох нь чухал. Найз нар намайг үнэлэх нь чухал. За би энэ найз нартай тий үнэлэгдэж хүндлэхийн тулд би эднэртэй адилхан болох хэрэгтэй. Магадгүй гадаад үзэмж, имиж, сонирхлоо хүртэл тэднэрт нийцүүлэх бас ийм өнгө аяс бол ажиглагдах боломжтой. Тэгэхээр энэ насны хүүхдүүд юу вэ гэхээр хүүхдүүдийн хувьд болохоор ингээд өөрийгөө олох гээд байна, таних гээд байна тий. Тэгээд эцэг эхчүүд өмнөшгөө ерөөсөө харьцаж болохгүй. Өмнө нь бол ерөнхийдөө хүүхдүүдтэй тий заадаг, чиглүүлдэг байсан шүү дээ. Тэг гэлээ заалгуур өгдөг. Тийм за ингээрэй гээл тий. Бараг тушаал буулгадаг ч юм уу тий. Харин энэ насны хүүхдүүдтэй тэгж ерөөсөө харилцаж болохгүй. Аль болох хүндэтгэж, аль болох сонсож асуугаад тий. Тэгээ яг чи юу гэж бодож байна? Чамд ямар байна? Чиний санал ямар байна гэж ингээд хүндэтгэж хүүхдээ сонсож яг одоо юу хүсээд байна, юу мэдрээд байна, яах гээд байна гэдгийг нь мэдчихэд харилцах нь аягүй чухал. Тийм. Тэгээд эцэг эхчүүд өөрөөр хэлэх юм бол хүүхдүүдийнхаа зүрх сэтгэл рүү илүү анхаарах нь чухал. Энэ үед. Тийм. Хүүхдүүд бол гадаад үзмжиндээ маш их анхаарна. Толноос салахгүй ч гэдэг юм уу, толны өмнө эргэлдэн, хувцаа хид солино, тэ янз бүрийн ингээд одоо өөрчлөлтүүд бий болно. Тэгэхээр Библиэлд нөгөө 1-р Самуэль 16-гийн 7 дээр түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хараа. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй, эзэн зүрхийг нь хардаг гэвэ гэд тэ. Тэгэхээр яг энэ ишлэл дээр шиг тэ хүн бол гаднах төрхийг хардаг. Өсвөр насныхан ч гэсэн гадаад байдалтай анхаардаг. Тэгэхээр энэ үед эцэг эхчүүдийн одоо анхаарах ёстой чухал зүйл нь юу вэ гэхээр гадаад байдал биш. Хинд ямар харагдах нь биш. Харин хүүхдийн маань зүрх сэтгэлд юу байна вэ гэдгийг л маш сайн чухалчилж тэрүүнд нь одоо онцолж яг одоо ажиллах хэрэгтэй болж байгаа юм л да тийм. Тийм байна тий. Тэгэхээр нөгөө өсвөр насны дээр байх үедээ бас одоо юу гэдэг нөгөө сая таны хэлсэнчлэн одуудыг дуурайх би хин бэ гэсэн аялалдаа гарч ийн гэж байна тий. Тэгэхээр энэ үед нь бас нөгөө хүүхдүүдийнхээ үн цэнийг маш сайн хэлж өгөх тий. Нөгөө зааж өгөх. Тэгээд магадгүй энэ үед бас хүүхдүүд хийхдээ нөгөө одоо юу гэдэг ямар нэг юмыг сонирхож, шохоорхож хийж үзэх гэж оролдлогууд бас өөр нэг байдаг бах тий. Тэрэнд нь эцэг эхчүүд нь хямраад. Тийм тэглгүй яхаа яг нөгөө нэг үе тэнгийн дарамт гэдэг зүйл энэ үед маш их нөлөөтэй байдаг л да. Үе тэнгийнх нь юу хийж гэн, үе тэнгийнх нь ямар байна гэдгээс шалтгаалаад нөгөө хүүхдүүдийг дагаж дуурайж тэднэртэй найз болохын тулд тэдний хийдэг одоо магадгүй муу зан үйлийг ч гэсэн найзлахын тулд одоо хийчдэг ч гэдэг юм уу тийм адилхан болохын тулд адилхан болоод тэднэрийн дунд нэр хүндтэй болчих гооч гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ үед эцэг эхчүүд тийм аль болох хүүхдээ үн цэнтэй чухал гэдгийг нь маш сайн сануулах хэрэгтэй. Бусад хүмүүст чи ямар ч харагдсан тий чи бол байгаагаараа аав ээжтэй үн цэнтэй шүү. Чи гэдгийг хэлж сурахтай ичгүүгээр тий энийг ярьдаг, хэлдэг, ойлгуулдаг тий тийм байх нь маш чухал байгаа. Тийм тэгэхээр хүүхэд заавал бусдаар үнэлэгдэжээч би тий чухал гэдгээ тооцоолох биш. Угаасаа тий би үн цэнтэй, би чухал гэдэг багаас нь хэлээд байвал ер нь тэр хүүхд ингээд энэ бас тогтчихол юм байна тий. Зөв тийм. Тэгэхээр аль болох багаас нь эцэг гэх нь ингэж
тэр үгийг хэлж явах хэрэгтэй. Чи чухал шүү. Аав ээж нь чамд хайртай шүү гэдэг үгийг маш сайн хэлж байгаа хэрэгтэй. Энэ нь хүүхдэд насанд хүрсэн ч гэсэн яг нөгөө дотоод дуу хоолой болон дотор нь төлөвшчдөг. А хэрвээ яг энэний эсрэгээр те одоо муу үг хүүхдэд хэлвэл те чи чадахгүй арчаагүй тийм ингээд муу үгс ингээд сонсоод өсчих юм бол насанд хүрсэн ч гэсэн би ч нэрээ угаасаа л чадахгүй штэ. Би ч нэрээ бүтлгүй амтна штэ гэдэг юм уу. Нөө аав ээжийнх нь багад нь хэлжсэн тэр дуу хоолой дотор нь хадгалагдчихдаг. Тэгэхээр та тий насан туршдаа хүүхдтэй ямар дуу хоолойнд болж үлдмээр байна. Тэр үгийг аль болох багаас нь хэл, яар, тэгээ үн цэнтэй гэдгийг мэдрүүл гэдгийг бас эцэг эхчүүдтэй сануулж хэлхийг хүсэж байна. За тэгээд бид нар хамтдаа бас өнөөдөр хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогийн талаар хамт сурлаа. Тэгээд нялх үе, балчир үе, сургуулийн тоглоомын үе, сургуулийн суралцдаг үе мөн бас өсвөр нас гэж хувааж энэ үеүүдийн онцлогуудын талаар сурлаа. Тэгээд үе болгон өөр өөр гэсэн онцлогтой байна. Энэ онцлогуудыг мэдэж авснаар бид нар тэр онцлогтод тохирсон аргаар хүүхдүүдтэйгээ харилцах, тохирсон аргаар хүүхдүүдтэй итгэлээ өвлүүлэх, сүнслэг байдал дотор чиглүүлэх те эзний үгийг заах бас боломжтой байна гэдэг зүйлийг олж харлаа. Тэг мөн бас бүх үеүүдэд бид нар бас хүүхдүүдийн төлөө залбирсаар байх те. Залбирал бол дагаж ингээд хамт яг явж байгаа зүйл. Гэх зүйлүүдийг бас өнөөдөр бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд танд бас яг сүүлийн хэдэн хормыг бас танд үлдээж гин. Тэгээд Христч эцэг эхчүүдэд зориулаад бас таны хэлэх зөвлөгөө бас юу байна вэ? Тэгэхээр бидний хувьд одоо Христ итгэлтэй эцэг эхчүүд байгаа штэ тий. Тийм учраас бид нар яг хүүхдээ миний хүүхэд учраас гэж одоо ингэж одоо хамаагүй харьцах биш, үл тоох биш, харин аль болох энэ Бурхны надад хариуцуулж өгсөн эрхэм чухал нэгэн шүү дээ гэдэг өнцгөөс одоо яг хүүхдтэй хүндэтгэлтэй бас ингэж хайрлсан зүрх сэтгэлээр хандах нь маш чухал гэдэг бас энэ ташрамд бас эцэг эхчүүдтэй онцолж хэлмээр байна. За тэгээ сонсогчдоо сонсож байгаа эцэг эхчүүдээ тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бас таныг бас өрөөж хэлмээр байна. Тэгээд эзэн танаа гэр бүлтэй хамт байж эзний амар амгалан, баяр хөөр, эзний цог жавхлан танаа гэр бүлийн дээр дүүрэн байх болтгоо хэмээн эзний нэрээр өрөөж гинэ. Тэгээд энэ цагт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд сонсогчдоо ийхүү өнөөдрийн маань энэ подкаст ярилцлага маань ийхүү өндөрлж байна. Амттай туслалын цуврал подкастыг та хүлээн авлаа.